Их номын хураа эсвэ. Ламын гэгээний 8 дугаар дүр. Данзан жамбал чойжи шинэн дээрхийн гэгээнтэн 14 дугаар далай ламд нийт Монголын ард түмэн зориулсан номын их айлдруу айлдах залдаг өргөснийг дээрхийн гэгээнтэн таалан болгож энэ 2012 оны 11 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд бүгд найрамдах нийтгийг улсын Дарамсалаа хотноо Очирванын авшиг өгч 3 дугаар далай ламын айлдсан Бодимрын зэргийн Тунгаамал алт хэмээх номыг хөтлөхөөр товн гарлаа. Тэгээ энэ ном бол бас нэг гайхамшигтай талтай гэж би үзэж байгаа юм. Ягаад гэх юм бол одоо шашныг дэлгэрүүлсэн энэ сайхан гэгээдүүдийн залуу одоо гэгээ маань энэ номыг одоо гүлэлж хөсөмжилж ингэ далай багшаар айлдуулсан. Гэхдээ зэрэг ном одоо монголчуудынхаа төлөө санаа сэтгэлээ зориулсан хүн бол онцгой хүн. Одоо Монголд бурхны шашныг дэлгэрүүлсэн, олон үе ховилсан, эрдэм чадaltaй бурхан бодсод нарын ховилгаан ийм мундаг хүн одоо хөсөмжилж байгаараа онцгой. Тэгээ айлдж байгаа лам нь бол Жанайсгийн ховилгаан гэж хэлдэг. Далай багш маань одоо бидний итгэл бишрэл болсон тэр хүн айлдж байгаа. Ийм учраас бол бас их онцгой юм. Тэгээ Дарамсалаа гэдэг газар бол байнга номын хор бууж байдаг. Тэр сайхан газарт болж байгаагаар газар орны хувьд онцлогтой, айлдж байгаа, айлтгуулж байгаа улсуудынхаа хувьд онцлогтой, цаг хугацааны хувьд чиглээ гэсэн бас гайхамшигтай одоо зохицол бүрдсэн ийм сайхан үйл явдал болж байгаа. Дээрхийн гэгээнтэн далай лам. Энэ нэр, энэ дүр Бурхны шашинтай хүмүүрийн сэтгэлд гэрэл татуулан заларч байдаг. Далай лам багшийн дурдан санахур сэтгэлд орсон ахар шахар бодол арилан сарниж байгаагаасан арай илүүл болдгийм шиг санагддаг үлээ. Хан үйл явдлын траас Бурхан шашинтай хүн, Бурхан шашин сүсгэлж явдаг хүмүүс бол одоо багшаасаа ном хүртдэг нэм сайхан үйл явдал болдог. Тэгээд бид бол одоо далай багштайгаа бүр одоо олон зуун жилийн багшийн барилга байж гисэн юм усаа. Тэгээ багш нь одоо ингээд 11 сарын 20, 21, 22-нд одоо Дарамсалаад бол Тунгаамал алт Очирваны ван гэдэг ийм ном монголчуудын сайн сайхан нэрлэлд айлдж өгч байгаа. Тэгээ энэ багшаар бол одоо 3 дугаар далай намаас эхлээд монголчууд ном айлтгуулж сонсож шав багшуулж ирсэн. Энэ цагаас хойш өдөө хүртэл асаагүй явж ирсэн сайхан уламжлалтай. Ийм бэлэг чанар төгссөн ийм багшаас ийм сайхан сургаалыг хүртэнэ гэдэг бол хүний амьдралын хувьд, насны хувьд бол их олон тохиолдох хувьсаа биш. Энэ ховорхон урд их буйны сайн үйл үүрээр бүрэлдэх юм нөхцөл байгаамаа. Тэгэхээр энэ Тунгаамал алт гэдэг ямар очирхтой ном байх юм бол энэ ном бүгдийн шимийг хураагаад одоо судар тарны ийм сайхан утгыг гаргаад сонсоод ойлгоод сэтгэлдээ баттгаж бэхжүүлж яасан бясалгал хийгээд их амар хэлбэр болгоод өгсөн ийм сайхан ном байна. Энийг багш минь одоо айлдах гэж байна. Далай лам багшийн урд руудын хойв төгөлдөр шавийн суудалд үе үеийн монголчууд амирлан гэгэрч багш шавийн тангараг дамцхан ариун авч явсаар өнөө үе хүрсэн. Тэрэтэ 1578 онд 3 дугаар дүрийн далай лам Содном жамцыг баруун төмдийн Алтан хаан Монгол оронд орон зайлж багш шавийн барилга барьж далай мэт эрдмийг нь бишрэн очир дар далай лам гэсэн эрдмийн тамгарагснаас идүүгээ хүртэл дайн дэлхийн түмэн олон дээрхийн гэгээнтнийг далай лам гэсэн алдраар нь хүндэтгэн авайлдаг болсон билээ. Чухам тэр үед 3 дугаар далай лам Содном жамц Бодимрын зэргийн Тунгаамал алт хэмээх энэхүү номыг монголчуудын хүсэлтээр айлдсан гэдэг үлээ. Энэ ном бол Намрын тэдийг гэж Намрын тэд сэржийн шин төвдөр монголоор бол Бодимрын зэргийн хөтөлбөр Тунгаамал алт гэж орчуулдаг. Энэ номын тухай энэ номыг далай багш айлддаг гэсэн юм байна л да. Ер нь одоо дараа 14 далай ламаас Монголтой анх холбоотой болсон ном бол
3 дугаар далайн юм л да. Энэ төмөдийн баруун төмөдийн хошууны Алтан хаан гэдэг хүн 1578 онд урлаг иргэсэн байна. Энэ урлагийг хүлээж аваад нааш ирсэн л дээ. Тэгээд төвд хаавсан төвдийн Балдан бараан хэд байсан юм бэ? Яг тэр үед нь. Тэгээд Балдан бараан хэдээс хамгаалсан гэдэг юм. Тэгээд 1578 онд Монголд морж ирсэн. Тэгээд энд Алтан хаантай шин төрийн хуулийг гаргасан юм. Шин төрийн цааз. Юу гэсэн үг ухаанда Нядан жацсан шиний 8 15 битүүнийг Нядан жацсан гэж хэлдэг өдөр шиний 8 15 битүүний 3 өдрийн өдөрс бол Мацгийн самар байсан. Мацгийн самар одоо энэ удаа одоо Монголд сайгүй одоо хөдөөний ардсан бол одоо энэ гуравтаа Мацаг барьж яг л хоёр байна. Энэ бол яг анх гарсан үе нь бол 1578 он энэ уулзалтаас ихсэн юм дээ. Төвхтэй энэ бол. Тэгээд энэ үедээ 10 хар нүглийн сэлсэл хууль гаргасан юм байна. Мэдээ юм. Тэр нь бол байдаг л да. Эдэнтэд мэдэн судалсан байгаа. Энэс үед төвлийн 3 дугаар хотын жамсад манай Монголын Алтан хаан очирдар Далай лам гэсэн дөрвөлжин өсөлтийн тамаг болгоод тэгээд цалав. Энэс хойш улаа дараагийн Далай лам одонд Далай лам гэдэг. Тэр Монголын төвхөнд их гавьяатай хүнтэй 3 дугаар Далай лам. Яг Монголын шишний одоо нэг тамаа хурцлал болох. Монголын шишин доторх одоо хамгийн тамарчлах хүүдээ Гэлбааны шишний ёсыг л гаргасан үл дээ. Энэ бүдний шишний хамгийн тамарчлал болон хөгжсөн шүү. Ингээд Уранглийн хошуунд явж байхад нэг удаа ийм гарсан л да. Монголын 40 хуваргалам. Одоо бид нар одоо урхны сайн жилийн болохын гэрээлийн болохын тухайд ямар үйлчлэг бяцлах вэ? Та хайрлах гэсэн юм аа. Тэгэхээр энэ сэржин шиг замсан байна. Сэржин шиг сайн хэлээд байгаа энэ Цонгамал алтын ном л доо. Энэ бол Намирмын тухайн ном л доо. Бодмөрийн зэргийн одоо бяцлал дээр болсон ном л. Ард түмний гэрэлт чухал хэрэгтэй ном л доо. Энэ номыг жоохтой бол Далайн айлцсан байгаа. Төвдийн Богцонхын айлцсан Намирын дүйдэн гэдэг ном байна. Намрын дүйдэн гэдэг Намрын хураангуй ном л да. Намрын дүйдэн гэдэг Бодмөрийн зэргийн утгын хураангуй гэсэн. Намрын дүйдэн гэдэг нь Бодмөрийн зэргийн бяцлаглалын утгын хураангуй нэг жижиг ном тохиосон байна. Тэр нь одоо намайг бүгд чийтэй уншдаг л да. Энийг тайлбарласан маягаар тэр гэж хөтөлбөрсөн. Энэ Бодмөрийн зэргийн хураангуй буюу Намрын дүйдэн гэдэг номонд дулдаад энэ дээр тайлбарлаж энэ Сэржин шингаар тохиосон юм а. Сэржин шинг төвдөр хэж байна да. Одоо Бодмөрийн зэрэг Тунгамал алтын номоо тохиосон байд юм а. Тэгээ монголчуудын хамгийн эхэлж одоо 3 дугаар дэлгэрэлтийн анхны үед монголчуудаас энэ номыг зохиож өгөөч гэж ингэж ном бүтээлж монголчууд зориулж бүтээж өгөөч гэхэд Далай ламын айлдсан Алтны Тунгамал буюу Сэржин шин гэдэг Намирмыг айлдж өгөө гэж ингэж одоо Далай багш шийдсэн байна. Энэ бол биднүүд их бэлэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал болж байна. Тэгэхээр алтыг тунгаагаад ирэхдээ зөв улам цэвэршдэг шижир алт болдогтой ижилхэн номыг улам одоо үзэж мэдэж гэгэрх тусам монголчуудын сүс хүчрэл улам ихсэж одоо тэгээ бархны шиндаа итгэл нь улам ихсэж лам хуургууд нь улам л гэгэрл одоо сайн сайхан руу тэмүүлдэг ийм учиртай одоо дахин сэргэж яваа энэ шашин маань улам сайхан болох юм байна да гэсэн бэлэг шийдлэр хүлээж авч Монголын бархны шинжтэй тугаан төгслийн хэдийн хамбын хувьд их баярлаж байгаа. Монголын бархан шашны шинэ үеийн дэлгэрэлтийн ихэн өндөр гигэн, заяин гигэн, ламын гигэн гээд 3 агуйх гигэнтнүүд заларч байлаа. Их утгатуудын хойч хойчийн дөрөв тодорцоор Бэдэд тэнгэрийн тань ламын гигэн, ханчин номон хан Эрдэнэ банд тутагтын 8 дахь дүртэй залгуулаа. Ламын гигэнтэн Данзан жамбал чойжи шинэн бүгд найрамдах нийтх улсын гомон дацсанд Эрдэм номдон шамдан суралцж их утгатын бэлгэн ухаанаар болгоон тайлж монголчуудын номын хур хайрлахыг дээрхэн гигэнтэн Далай лам багштан айлтгсныг Далай лам багш таалан сойрхож их ажлынхан хоёр даруулан энэ 11-р сарын 20-оос номын их айлдвараа монголчуудын зориулан тавих гэж байна. Дээрхэн гиген далаа өгсөд монголчууд зориулан айлдвар айлдаач гэж одоо айлтал өргөсөн байгаа. Энийг далаа өгш маш тааламжтай хүлээж авсан. Тэгэд энэ номонд болохоор одоо 3 дугаар далаа өгшийн зохиосон Сэржин шүүн буюу одоо монголоор Бодмөрийн зэрэг Тунгамал алт байгаамаа. Үүнийг яагаад айлтгсан бэ гэхээр одоо 3 дугаар далаа өгш Монголд морилсон Алтан хаантай барилтлаг болоо тэгээд Бодмөрийн зэргийн Тунгамал алтыг монголчууд зориулан айлцсан гэдэг тийм түүх бий. Тэгээд нууц тарны үүднээс ивэл Очирвааны Иванг айлтгсан. Яагаад айлтгсан бэ гэхээр одоо Очирваан бол одоо монголчуудын нийт бүсийн сахиус учраас Очирвааны Иванг ингээд Монголд айлтгсан дээрхэн гиген далаа өгч та. Бүгд найрамдахын Тэг улсын Дарамслаа хотод 2012 оны 11 сард
болохоор болсон байгаа. Тэгээд одоо ийм ховор завшаанд бодмөрийн зэрэг Тунгаамлалт болон Очваны хавшид монголчууд 5 хүн өргөнөөр очиж тэгээд энэ номын ар шанаас хүртэж буй номын уйлсан хариуцлагыг миний зүгээс хүсээр өгж байна. Энэ их үйлсийг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөгч Төвшин Төрлөм дараах мэдээллийг бидэнд өгсөн юм. Ламын гэгэний 8 дугаар Данзан Замбал Жожин шинэн гэгээнтэн одоо дээрхэн гэгээн далаа багш шат одоо монголчуудад зориулаад ном айлтар харьлаач гэж хүсэлт гаргасан юм аа. Тэгээд далаа багш маань үнийг болгоогоод одоо хүлээ авсан 11 сарын 20, 21, 22-ны өдрүүдэд одоо өөрийн морилон буй Дарамслаа хотод одоо монголчууд зориулж ном айлтар айлтгаар болсон юм. Тэгээд үүнтэй холбоотойгоор зохион байгуулалт комисс гэж байгуулагдсан. Тэгээд монголчуудаа хамгийн одоо хямд зардлаар зэрэгдэл багтаагаар Монгол 5 тухтай оролцуулах талаар бүхий л болцоогоод ажиллаж байна. Одоо далаа багшийн Дарамслаа хот болох тэр номын айлтварт оролцуулах зорилгоор одоо олон ажил хийж байна. Энэ үүний нэг нь маань бол шууд нислэг гаргаж байгаа. Энд бол 2 онгоц нисэн. Энэ 2 онгоц маань одоо Энэтхэг улсын Амирцаар хотод буугаад тэндээсээ автобусаар ном суугч байгаа ард олныгаа бол монголчуудаа Дарамслаа хотод автобусаар хүргэнэ. Энэ Амирцаар гэдэг хот маань болохоор Дарамслаа хотод хамгийн ойрхон бууж болох Энэтхэгийн хот юм байлээ. Амирцаар хот маань бол Дарамслаа хотоос 200 орчим километрийн зайтай байдаг юм байлээ. Тэгээ энэ хооронд бол автобусаар мөргөлчтэй үйлчлэнэ. Ламын гэгэний анх дугаар дөр Лувсан Данзан Жанцсан өндөр гэгэний талаар цас төвдийн оронд эрдэм сурахаар 16 сүдэртэйдээ морилж дашил төм ласын балдан барайван хэдэд эрдэм гişамдан бурхан шашны их бага 10 хооны оргилд хүрж Монгол орондоо морилсан гэдгээ. Ламын гэгэний анх дугаар дурыг нь төвдийн дашлам хийдийн хамб Төвчин лэгцэг лөндөвийн хойдор химэн 4-р Банчинбогд 5-р Далайлам болгоосон гэдгийг. Ламын гэгэний 7-дөр 1937 оны хүртэл Монгол орондоо тодорч өмнөх дөрүүдийнхэн үйлсийг дэлгэрүүлэн байсныг бид их хилмигдүүлтийн сүүдэр жилүүдэд сүүлчийн 7-р дөр болох Цэрэн доржийг хороосон нүгэлтэй. Одоо бид хойлгаа дутагтуудаа энэ улсын дайсан тусгаар тогтнолын эсрэг хүмүүс хамгийн буран гойолцоод гэж ингэж доромжилж тусгай үзэл суртлын гадна дотны төлхөөсөр ингэж одоо доромжилж олон жилийн юм их нүгэл хурааж эцэг өвдөгөө их муу хэлсэн дээ. Тэгээ 1990 оноос хойш энэ байдал бол өөрчлөгдөж ийм сайхан үйл явдлууд үргэлжилж байгаамаа монголчууд их гэгэрүүлэх боловсралтай мэдлэгтэй хүмүүсүүдийг төрүүлэх ийм сайхан одоо үе эхэлж тэгээ тэрний уламжил болсон сайхан эрдэм төмөр гэдгээгээ тогтогдоо заларч байсан. 1990 оноос хойш ингэж ахад тодорсон юм аа. Тэгээд 1921 онд ялсан хувьсгал 11 оны хувьсгалд тэр хотгот тойлгадууд Монгол улсын хатөлөө монголчуудын хатөлөө хичнээн их тэмцэж явсныг түүх гэрчлэх юм. Тэгээ 1990 оноос хойш энэ сайхан гэгээд хотготод номон үзэж эхэлсэн. Одоо зарим нь бол одоо монголчуудын хатөлөө гэсэн сэтгэлээр олон сайхан зүйлүүдийг санаачилж байгаагийн нэг нь энэ ламын гэгээний энэ санаачлага юм. Төрөнд нь Дэлб хотогт бас иймэрхүү маягийн санаачлага гаргаж монголчуудыг дарамслаад орон дуудаж далаа өгшөд аншигүр тэнд бол манай монголчуудаас их олон хүн очсон харж суухад бол үнэхээр нэг сайхан буян хийлээдэ байдаг гэж ингэж бодогдохоор байсан. Тэгээ хоёрдугаарт нь бол манай ламын гэгээний 8 дугаар дөр санаачилж Монголын ард түмэнд одоо номын их адис тэд оршаах гэж ингэж одоо ном гүйллэх гэж ярьдаг да тийм ээ одоо далаа өгшөөс ном айлдаж өгөөч гэж ингэж хүссэн байна. Тэгээд энэ манай ламын одоо Перинла үйлсийн байна. Далаа өгшийн бодлоо яг ижилсэж. Энэ бол биднүүд их бэлэгдэмбэрэлтэй сайхан үйл явдал болж байна. Ламын гэгээний үе үеийн дөрүүдийн бүтээн туурвсан их эрдмийн огшим өвдөс чадлыг харинч аль ч сүсэгтний сэтгэлээс сороож чадлагүй 73 жилийн ард дан орхин байж 8 дахь дөрийг нь
Ном ёсныхан дагуу дээрхийн гигантэн Далай лам болоод Монголын сэтгүүр бог тэргүүтэн номын ихэс дээдэс огч нар 10 гаруй жил үргэлжилсэн эрэл хайгуул 10 гаруй мянган хүүхдүүдийн дотроос ламын гигантны 8 дугаар дүр болох Бензин Жамбал Жойжи шинэн тодруулан номын синтедэн залсан билээ. Ламын гигантын лам бол одоо энэ бурхан хуйм. Гэхдээ бол одоо Монгол 8 дөрөв заларсан юм байдаг. Гэхдээ анхдугаар төвийн ламын гигантны зурхай ийм одоо ном зомлсон бол одоо Монгол төдийгөө дэлхийн одоо шинжлэх ухаанд ийм их хөв нөмөр болсон гайхамшиг лам юм аа. Тэрний өмнө хойд төр байгаа учраас энэ лам нь бас нэг монголчуудын төлөө нийт дэлхийн сайн сайхны төлөө бас болгоогоод ийм номыг одоо багшд айлтгаад их юм бол ач тустай болов гэж болгоосон байх гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд дээс ламраас ном хүртнэ гэдэг бол одоо том сонсч ингээд сайхан хажуугаар их жарчаа гүрэн болдог. Гүрэн гэдэг бол одоо муу юмыг арилгаа сайн юмыг дэлгэрүүлдэг. Энэ дээр үед бол одоо монголчууд одоо их сайхан шашин дэлгэрч байгаа үед бол хаяа өшөөнөтөг болгондоо хойлгоон лам анзалаад сайн лам гэвш гэлэнгүүдийн залаад сайхан номууд айлтгадаг. Бод мөрийн зэрэг жадан ном уншуулах. Тэгэхээр их сайхан амарлангуу сайхан болдог. Тийм учраас тэр л гоо айлгаа анзаа. Яг хөө ер нь өнгөн дээр монголчууд айлтгсан монголчууд гэж байгаа болохоос монголчууд ч юм бол одоо дэлхийн сайн сайхны төлөө олон юм санаачилсан байдаг юм билээ. Байгалийн гамшиг янз бүрийн одоо цогцгүй юм болж байгаа учраас энэ үгэд амьрлах юм болоо гэсэн болгоол болсон учраас энийг айлтгаж хамаг амтны сайхан сайхан тусанд хийж байгаа бахаа гэж одоо би сүсгтэй хүний хөв залбирч ийм сайхан буянтайхан байсч байна да. Ламын гигантын нийт Монголын ард түмний буян зээг дэлгэрүүлэн зохиож их гэгэрлийн замаар хөтлөх үйлсийн үүднээс бүгд найрамдах энэтхийг улсын дарамслаа хотноо энэ баясгалан хэмээх усан луу жилийн өвлийн ихэн цагаагчин гахай сарын шинийн 7, 8, 9-ний өдрүүдэд дээрхийн гигантэн Далай лам багшаасан номын хург үллийн залж Монголын сүсгтэн олны төлөөллийг морилон эрхийг өрсөн хэрэгээ. Дээрхийн гигантэн Далай багш 2011 оны 11-р сарын 10-ны өдөр ламын гигэний хүлээн авч уулзаад ийн айлтлаа. Нийт олон монголчууд та бүхний дунд ламын гигэн хэмээн тодорсон энэ лам одоогоос 2 жилийн өмнө бүгд найрамдах энэтхийг улсын гомон далсан шавлахаар морилж ном үзэж байна. Өнөөдөр энэ дээрээ Монголын бурхан шашны сүсгтнүүд бурхан шашныг судлан таньж мэдэх хүсэлтэй олон залуус өрөөлөн тусгайлан номын айлдвар айлдах заллага над айлтгалаа. Миний зүгээс ламын гигэний хүсэлтийг дэмжиж байгаагаан илэрхийлж байна. Ер нь Солонгос, Вьетнам, Япон гээд олон орны бурхны шашинтан хүмүүс байнгын дэрж номын авшиг лүн ван хүртэж ном айлтгадаг. Тэр сүсгтнүүдийн горилыг биелүүлж тусгайлан өдөр гаргаж ажлынхан хуваард оруулан ном айлтгадаа. Би Монголд байнга очих боломжгүй. Гай очсон ч маш богино хугацаанд шахуу хөтөлбөртэй ажилладаг. Иймээс харин монголчууд маань энэ дэрж номын айлдвар сууж болно. Өвд Монголын ард түмэн шашин номын нийт улсын барилгатай. Монгол хүмүүс гүн дэлгэр сүсгтэй. Анх би 1979 онд Монголд очиход хэдийгээр коммунист дэглэмтэй нийгэмд амьдардаг хэдий ч монголчууд ямар сайхан сүсэг бишрэлтэйг нь олж харсан юм да. Тэр үеийн дарга нар нийтийн дунд биеэм барьсан болгоомжлсон дүртэй байдаг байсан боловч ганцаарчлаад уулзахад ихээхэн сүсэг бишрэл нь ил болдог байж билээ. Одоо цаг өөр болж монголчууд маань ардчилсан нээлттэй нийгэмд амьдарч шашин шүтэх эрхчлөөгөн олж авсан энэ бол маш том болов. Бас дээр нь бурхны шашныхан учир утгыг судалж таньж мэдхээр зориуд хүмүүс олон болж байгаад би их баяртай байдаг юм аа. Хамгийн чухал нь бурхны шашны номыг маш их судалж буй билгүүнээрээ өөрийн сэтгэлийг засах, мөн түүнчлэн хоосон чанарыг онох, бодийн сэтгэлийг олох нь маш дэрх юм. Бурхны шашны жинхэнэ утга нь энэ бөгөөд байн анхааран авлах хийж байх явдал нь чухал юм аа. Нууц тарины өвцөгч бодийн сэтгэл, хоосон чанарыг онсон бэлгүүн дээр л суурилж олно. Ийм сургуугаар дэмжиг, жигжид, сандуу хичнээн уншаадч нэмрэн баг. Үлгэрлэвэл тосгүй зурсан зам байдал боторхын. Бурхны шашинтан хүн бурхан шашныхан жинхэнэ утга ансиг л мэдхийн чухал юм да. Ламын гигантны айлтгасны дагуу монголчууд та нар минь энэ цуглаад ирвэл миний зүгээс олон өдрөөр дэлгэрэнгүй номын айлдвар айлдах боломжгүй ч 3-4 өдөр ном айлдаж болно. Та бүхэн минь үүнийг сэтгэлдээ болгоогоорой. Баярлалаа.
Богд Зонх багшийн айлдсан ламбрин буюу бодиморын зэргийг сүсэгтэн хүн уншаад хэр ойлгосноор өөрийнх нь буйны хэмжээг жишдэг хэмээх нэгэн үгүй. Энэхүү бурхан шашны хүн дэлгэр утга шимийг цогцлоос номыг багш нар шавьдан хөдөлдөг сайхан уламжлалын ёс дагуу эрхийн гэгэнтэн бодиморын зэргийн тунгаамал алт номыг Монгол төвдийн түүхэн шашин соёлын барилгын үүднээс бидний монголчуудын сайн сайхны тухайд айлдан сойрхолоо. Бид бол одоо буян хийхэд бол бас нөхцөл шалтгаан бүрдэх ёстой л. Тэгээ энэ удаагаа харахад бол би бүх нөхцөл нь бүрдсэн байна. Ном айлтгдаг лам нь гараад айлтгсан байна. Айлдыг гэсэн лам нь айлдыгаа цавцгаа тавуулчихсан байна. Тэгэхээр одоо бас ингээд бас олон сайхан сүсгтэй олон зохион байгуулж байгаа улсууд хүртэл оноо тэргүүн хүртэл бэлдээд онгоцгой хүртэл гаргасан байна. Тэгэхээр ийм сайхан нөхцөл бүрдэж байгаа болохоор хүмүүс бол одоо энэ сайхан дэвтэ орцгой гэдэг л дээ. Дээр үед бол одоо жагрын уран энтгэд очиж ном сонсно гэдэг бол одоо очиж исэн хүн байгаа л багцсан да. Гэхдээ бол ихэнх хүнд бол үлгэр домог мэтгэл санагддаг байсан баг. Тэгэхээр ийм болцоо гарах тусал буйны хураагаад байх хэрэгтэй. Тэгээ буян хураана гэдэг хүн болгонд одоо жаргалыг үнэхээр хүсэж байгаа бол энийг ийм сайхан юмд оролцох хэрэгтэй. Тэр номыг сонсож байгаа сэтгэлдээ бодох хэрэгтэй. Ямар гайхамшиг юм бэ гэж бодох хэрэгтэй. Энэ ном бол одоо эрэл ховрдоо язуурын гурван бурхны нэг болох агвай хүчин чадлыг эрхшээсэн Очирваны ванг нууц тарны үүднээс айлтгана. Монгол хүн язуур чанараасан эрч хүчтэй, эрдэм номд амархан болсрох авьяастай, цог зэл төгөлдөр өөрсдийнхэн энэ чанарыг бид орчин үеийн хэлээр өндөр язуурын удамтай, хөрвөх чадвар сайтай гэдэг. Бидний навьяасыг Очирван бурхан ивэн тэтгэж явдаг үлээ. Сургууль ерөн болов байхдаа ер нь одоо Монголд ирсэн гом бүгдийг таалсан. Тэгээд эхлээд Очирваны бүтээсэн. Дараагаар нь манч бүтээж үү. Ингээд одоо ирсэн гом энэ бол Богдын таалд сонирн байна л да. Холбоотой болов. Чингис хааны Очирваны мөрөл баг гэдэг л дээ. Монголын хан эдэн Чингисийг Очирваны мөрөл байгаас ном зөндөө байна л да. Дараагаар яадаг эдэн ванжан тавих юм заавал ондон шигт гэдэг. Ондон шигт нь өмнөх номлол. Одоо тэн сууж госуудын стилийг ерөөсхийн тухайд бэлтгэл номондоо бол энэ сэржин шиг тавих нь л дээ ламын хөтлөвийг. Тэгээд жинхэнэ ооштой бол юу одоо жинхэнэ вандаа бол энэ Очирваны ванг айлтах юм байна. Энэ сайхан номын одоо цөмгөн болохын, номын хорин болохын энэ ажлыг бол санаалсан 70% энэ номын 8 дугаар дэнзэн жамаа чойж шинэндээ талархаж байна. Их сайхан Монгол оронд минь их бурхтын хүчин чадлыг эрхшээсэн Очирван бурхан оршин байгаа. Бид энэ удаа Очирван бурхны авшгийг дээд багшаасаа хүртгэн. Очирван гэдэг бол одоо язгуурын гурван бурхад монголчууд цөмөрөө мэднэ. Жараасаг, Манчшир, Очирван гэдэг. Тэгэхээр нь монголчууд өөрснөө ч гэсэн Очирваны язгуурыг ингэж ярьдаг. Очирваны зүрх тадныг хэлж чадахгүй монгол хүн ч байхгүй. Авшиг гэдэг бол энэ бурхны үүднээс одоо үлийг үлдэх, бясалгалыг авах. Ер нь Очирван бурхан чинь нэг нэр нь бол Аривс тарныг баригч гэж нэртэй. Тийм учраас тарны ном болгоныг үзэх, цааш нь бясалгахд бол одоо хамгийн одоо чухал энэ номыг хүрснээр бол цаашаа хүний явж байгаа шат айхад бол их нэмэртэй мэ. Ийм хоёр сайхан ном багш манай айлтгаж байгаа. Бид өдөр тутмын амьдралын хэмнэлд өнөө маргаа шаан бодон явдаг хэдий ч жаахан алсан гараад ирэхээр эр орон, өрх хүүхэд, ахан дүүс, найз нөхөдгээд ард түмэн хорном бүр цаашлаад их дэлхий их болсон 6 зүйлийн хамаг амьтан бүгдэд нь сайн сайхныг хүсэмжлэн залбирч явдаг. Энэ бол бурхан шашинтан хүн бүрийн дотор явдаг гэгэм бодлуудын нэг. Номын хор хүрдэхээр явах нь энэ залбирлан хичээж орон гэртэн байх нь даган баясах тэр сайхан өдрүүд удахгүй ярнэ. Мөн даган баясхын учрыг лам багш нар ийхүү тайлбарлаж байна. Сүсгтэн Монголын сүсгтэн алан бол асар олон хоёр онгоцонд багтаад явах ямар ч болцоогүй. Тийм учраас эндийн байгаа тэр номонд суух юмсан гэсэн эвслэр эмзэлтэй. Тэгээд ямар нэгэн талаар одоо болцоогүй байгаа тэр хүмүүсүүд зориулж хэлэхэд ерөөсө багш нар маань айлддаг, далаа багш айлддаг. Номонд бол хол хоёрын ялгаа байхгүй шүү дээ. Сүсгээл хичээж чадах юм бол одоо тэр айлдж байгаа номын авшгийг авч чаднаа. Жанлуу одоо
адис чамдыг авч чадна гэж ингэж айлддаг. Тийм учраас та бүхэн сүсвүшрлээ хичээгээд энэ бол юугаараа онцлогтой байна вэ гэхээр монголчууд бидний хувьд онцгой айлдаж байгаа. Монголчууд зариулд айлдаж байгаагаар их сонин. Тэгэхдээ зэрэг энэ сүнчээний явцад бол далай багш бас монголчуудаа өсөж хөгжих, дэвжих, улс орны хөгжил дэвшил, хүн ардын сэтгэлгээ, бие хэл сэтгэлийн хөгжил дэвшил, сайн сайхны тухай бас айлдвар орно гэж ингэж итгэж найдаж байгаа. Тийм учраас бол энэнийг бол тухайн үед нь хүлээж авч биен дээр хэрэгжүүлж, энэ одоо нүглээ төвчиж, буйнаан арвжуулж, энэ үеэр маань мэгз маань уншиж, сэтгэл санаагаа тэр рүү зорих юм бол ерөл ижилхэн одоо буян хараадаг шүү дээ. Ер нь одоо бурхны номч байдаг даган баясах, сайн зүйл хийж байгаа тэрнийг одоо хийж байгаад нь даган баясах хэднүүд бол хийсэн хүнтэй ижилхэн буян хараадаг юм шүү дээ л гэж ингэж айлдсан байдаг. Тийм учраас бид энд байгаа улсууд нь ч гэсэн сүсгэн хичээгээд залбираа сууцгааж аяа л гэж ингэ тав хүнд уриалж байна та. Энэхүү номын заллагад сүсэгтэн олнон авч явах ажлын хэсгийн хүнд ямар нэгэн ашиг хонжоо харсан зүйл огтхонч үгүй гэдгийг онцлон ярьцгааж байсан юм. Тэгээд манай сүсэгтнүүд одоо Дарамслаа хотод очисон хойно бол одоо тэнд сурдаг монгол ламдар одоо тосч аваад Дарамслаа хотод одоо 2-3 янзын үнэтэй буудлуудад одоо санал болгоод буулганаа. Тэгээд мөргөчд маань бол өөрсдөө дор тэр буудлынхаа үнийг төлөөд хоолундаа төлөөд намынхаа далаа багшийн номонд бол оролцох юм байна. Шууд нэслэгийн талаар болон далаа багшийн тэр номонд яаж очих вэ гэдэг одоо олон тийм хүсэлт гарч байгаа юм байна. Тодорхой мэдээлэл авахыг хүсвэл доорх утсаар одоо холбоо барина. Номын хайлтар суух хүмүүс замын зардал, байр хоолны зардлаанд ачвал бусд нь тэнд байх лам хүүхдүүд газарчилж хөдлөөд болчихно. Бид ламын гигэн ламаараа заллага айлтгаж, дээрхийн гигэнтнээс өөрсөддөө номын буян хүртэх гэж байна да. Үүнээс илүү сайхан юм гэж юу байх вүлээ? Гэсэн буйны чин сүсэг энэ бүх ажлыг зохион байгуулж байгаа хэдэн ламдардаг вэ? Тэгээд энэ сүнчээ бол дарамсалаад далаа багшийн ордны намжираа татсан гэж байдаг. Тэнд бол ном байнга айлддаг энд болох юм байна. Тэгэхээр монголчууд энэ үйлдэ сайхан номон донгочж бэлэг дэмбэрл дүүрэн одоо шашны үйл, цэвэр шашны үйл ажиллагаа ингэж явуулж ирэх ийм зорилго тавьж байгаа ийм юм аа. Тэгээд та бүхэн одоо энэ дөргөнөөр оролцоорой. Тэгээд номондоо бол сэтгэл их сайхан зөвтэй, номыг сонсъё гэсэн ийм одоо хорон мэдлэлтэй явж оролцох хэрэгтэй юм. Тэгээд буян хараана гэдэг бол асар арвин сэтгэл, бие хэл сэтгэлийн үр дүнд бий болдог шүү дээ. Тэгэхээр бие сайхан авч яв. Хилэн их сайхан буян номын зүгтанд бол сэтгэлэн одоо энэ сайхан номыг хүлээж авах бэлэн буяны байдалд бэлдэх ийм л одоо хэрэгтэй байдаг. Тэгээд нэг харчаанаас талхадалж авч байгаа юм шиг бид сүүлийн үеийн хэрэглээний сэтгэхүйгээр номонд бол хандах их буруу байгаа юм шүү дээ. Тийм учраас бол хичнээн буян хураана гэдэг нь өөрөөс л хамаардаг ажил. Тийм учраас сүсгээ хичээж тэгээд өөр бусдынхаа сайн сайхны төлөө сайхан залбирч, их мэдлэгийг хөрөмтлүүлж, их адис чандлыг хүртэж, тэгээд өөр бусд Монгол орныхаа хувьд их буян хурааж, бидний буянаар энэ улс орн сайн сайхан байхын одоо бэлэгдэл хүртсэн ийм сайхан номыг одоо сонсож мэдээд хүрчээрэй гэж ингэж бүгдээр нь найлдаг. Дэлхийн бурхан шашинтай сүсэгтнүүд жил бүр далай багшаасан орон орноороо цаг авч тусгай хуураар ном хүртэг уламжлалтай. Бид л энэ сайхан үлсийг юуч гэсэн энэ жил эхэлж байна. Их номын цагаан буян төгс сайхан оршиж бидний хийсэн буйны үр хойч хойчтон дэлгэрэн үржин байх болтугай. Их номын хурайсгүй.